За тэгвэл хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2023 онд 736, 2024 онд 917, 2025 онд 2007 бүртгэгдсэн байна. Харин 2026 оны эхний 3 сарын байдлаар жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил холбогдсон 446 хүүхдэд шийтгэл ногдуулжээ. За эдгээр зөрчлийн 68.4%-ийг нь орон нутагт үйлдсэн байна. Жишээ 1. 2025 оны 6 дугаар сарын 1-ний өглөөний 5 цагийн орчимд Баян-Улгийн аймгийн Үлгий суманд 17 настай хүү төрсөн ахыхаа автомашиныг жолоодож байгаад осол гаргасан. Ослын улмаас 4 хүүхэд гэмтэж 3 хүүхэд нас барсан байдаг. Жишээ 2. Энэ оны 5 дугаар сарын 11-нд Баян-Улгийн аймгийн Толб сумын нутагт 12 дугаар ангийн сурагч машин барьж яваад мөн л ностой осол гаргасан. Ослын улмаас 17 настай эмэгтэй А нас барж, 18 настай эмэгтэй Ж, Г, 19 настай эмэгтэй К нар гэмтэл авч эмнэлгийн хяналтанд эмчлүүлж байна. Энэ бол ердөө 2 жишээ. Тээврийн прокурорын газраас сүүлийн 3 жилийн байдлаар насан туршаагүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргасан 21 хэргийг шүүхээр шийдвэрлүүлээд байна. За шүүхээр яр шийтгэл оногдуулсан байдлыг авч үзэх юм бол 5 хүүхдэд хорих ял оногдуулж, 2 хүүхдэд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 11 хүүхдэд ял оногдуулахгүйгээр тэнцэж тэдэнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан бол за 3 хүүхдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрсэн байсан. За ингээд осол гаргасан хүүхдүүдийн насны байдлыг бол авч үзэхэд нийт 15-аас 17 насны эрэгтэй хүүхдүүд байсан. За энэ 21 хүүхэд үлдсэн эндгээр зам тээврийн ослын улмаас за 6 хүний амь нас хохирч 19 хүний эрүүл мэндэд хүнд өвтөр хөнгөө хохирол учирсан байсан. Осол гарахад эцэг эхчүүд автомашиныхаа түлхүүрийг ил орхидог, мөн хүүхдүүдэд автомашин жолоодсноор үүсэх эрсдлийн талаарх ойлголт мэдээлэл дутмаг байгаа нь нөлөөлжээ. Иймээс иргэд хүүхэдтэй тавих хараа хяналтаа сайжруулахаас гадна жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл бариулахгүй байхыг анхаарууллаа.